Ээж модны хилэгнэл. Аллагуу золгүй учрлоо. 1993 оны 12 дугаар сарын 9-ний өглөө цагдаа гэлтсэн шинэ хуучин жижигрүүд өглөөний ээлж хүлээлцэж байтал төмөр замын албаагоор хэн нь үл мэдэгдэх цогц олдсон тухай мэдээлэгдлээ. Сүхбаатар хотоос урагш Тужаан нарсан дондуур давхсаар 12 км зайтай орших төмөр замын 34-р зөвлөлийн дэвсгэр рүү хуучин хар күртгтэй нөхөөс тавьсан судалтай өнд бахиалан гуталтай 1165-аас 170 см орчим өндөртэй 40 иргэм насны эрэгтэй хүний цогцс гултай. Цогцсны зүүн талын нүдийг шувуу унтсан байв. Цогцс хөлдөж арьс нүүрний нөөг төрх алдагдсан тул гадна үзэлгээр хэрэг гарсан хэсэг тухайд дүгнэлт өгөх боломжгүй байлаа. Ил шарах гэмтэл ажиглагдсангүй. Хувцсны халааснаас гомбын даваад орж гисэн байгаль хамгаалагчийн үнэмлэх торгуулийн хуудас гарснаар хэн болох нь тогтоогдов. Даваад орж урд өдөр буюу 8-ны өглөө 11 цаг үед хороол орохоор гараад ирээгүй гэж эхнэр Батчаргал нь ярьлаа. Цагдаагийнхан цогцс гисхийг тэс чадан хүлээж байлаа. Бүх юмыг задлан шинжилгээ хэлж өгнө. Арх ууж согтуурч явж хөлдвөө, гинтийн тохиол нөлөөнд өртвөө, эсвэл гэмт халдлагаас амь насаа алдвөө. Гадны нөлөөгөл байгаасаа гэж тэд дотроо залбирцгаана. Шүүх эмч байцаагч хоёр энэ тэрхнийг ярилцсан тамхи байгуулцгаагаад цогцсон чаваа гислээ гэсээр шүүх эмч мягмар багжаа дэлгэн ажилдаа орлоо. Саяхан хөгжилтэй орой дэлгэн инээж байсан эмч шарлыг нэмэгц таг дуугүй байснаа гайхширсан харцсан дээгүүрээ хөмсөг атруулаад хөөе амны хэрэг гарчээ гэж шивнэн хэлв. Өвчнөө ярьсан доор тэр жигтэй хөрөнцсөн цус 4-7 дугаар хавирга хүртэлх арьс яс махандаа хүртэл хар хөрөнтөж нөжирсөн. Тэрч байтугай 4-5 6 дугаар хавиргнууд нь ташраараа хугарсан байв. Зүүн шанаа нь цус хурж нүд нь ухагджээ. Тархи толгой нь битүүдэд маш хүнд гэмтсэн байлаа. Гэдэс хотоод нь хэвэндээ байх боловч хотоодонд нь ямар ч хоолны үлдэцгүй. Энэхүү бэртэлт хүнд гэмтлийн улмаас тархи уушиг хаваншин нас оржээ. Илтэд хүн амны хэрэг. За байцаагч минь та нарын ажил ундарчтай гэсээр задлагаагаа дуусгасан эмч гараа угаалаа. Тэр дорхнол дэд хурандаа Батавын өрөөнд шуурхай хэсэг цуглаад дор бүрдээ санал солилцож үүргээ аваад гарцгаав. Сэлэнгийн цагдаа хэлтсийнхэн ойрдоо иймэрхүү битүүлэг хэрэгүүдийг гаргахгүй л байна. Энэ нь цагдаагийн ажилтнуудын мэргэжлийн чадвар хувийн авсгооноос гадна сэлэнгийн иргэдийн уламжлал онцлогтой холбоотой. Сэлэнгчүүд барьцаан цэргийн үеэс ахуулаад шударга бус үйл хүний мөсгүй явдал дургүй. Хэнэнч цагдаатайгаа хамтран олхиогүй этгээдийг мөрдөхөд бэлэн байдаг дайчин хувьсгалж уламжлалтай ард түмэн. Хэрв цагдаа удаахан ирвэл өөрсдөө мөрдөж мөшгөөд унахаасаач сийхгүй. Үдээс хойш бүгд хөдөлсөөр шүнжэнгөө бичигнэлдэж давхилцаар маргааш нүрээр гэхэд гэмт этгээдүүдийг барьж дууссан байлаа. Бас л бахархал. Эзгүй хөдөөөр гарсан энэ хэргийг илрүүлж эцдийг барьж тогтоосон явдал миний ард түмний хинэн ч өмөр хийцэнтэй амийг нэхэх эрхтэй юм шүү гэдгийг мэдрүүлж чадсандаа бахархал. Цагдаагийн бодлого нь зах зээлийн бодлого шиг амьдрч чадах нь шатааж чадахгүй нөхөн л үз. Энэ бол нийгмийн шалгарал гэж алагчилж хайдаггүй. Энэ хэргийг Аян Жавын Хуан Бямбын ганс өхнөр үлдсэн байжээ. Хуан ганс өх хоёр хизээний нийлж ууж идчил явдаг задгаан амьдралтай улсууд бололтой. Сүүлийн үед энэ хоёр сүрхий сүжирч нэг нь нууц анд гардаг болов. Энэ нь ээж модон тавьсан арх мөнгийг авах. Эхлээд их л цэнэж мөргөж казах монгол хэлээрээ гуйж мусульман шарын шашны аман доорхон майн мэгзэгхэн шившиж байгаад авдаг байснаа. Сүүлдээ ч ирээгээ алдаж тавьсан архийг ууж согтоод эгээтэл энэ муу өмгт архийг хөрөөдөж хайна гэж агсан тавих нь халаг болжээ. 1993 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хуан ганс өх хоёр нь ажилдаа гарчээ. Ээж модны заах нь очиж нугдаад мөрөлчөнгөө хүлээж хэсэг суутал удалгүй 2 цагаан тэрэг давхиж ирж зогсон. Хэсэг хүмүүс бууж өргөл мөргөл болон тойрч шившиж байгаад буцаж бараг л далд ороогүй шахан байхад нь очиж хишиг хүртэн 2 шил архийг авч холдоод хувааж найрлав. 1 шил архийг дуусгаад 2 дахь шилнийхээ талд нь хүргээд манарт суутал гинэт нэгэн гүрчээрв. Тэр хоёр задгаа галт үлчгээд сууж байсан тул уг галаар нь л анхаарч ирэв бололтой. Тэрээр би энэ орчны ой хамгаалагч байна гэж үнэмлэх үзүүлээд тэднийг хаанаас ямар зоригтой яваа улсалахыг лавлжээ. Бас эмээлтэй эмээлгүй хоёр морой алтчаад олохгүй ямар сайндаа л энэ өвлөөр хөрцсөн дунд явган яваа тухайгаа ярьж танилцжээ.
Сүүлдээ яриа задгаарч зах зээл амьдрал хэцүү байгаач ирж морины өрөнд орчихсон 11-р сараас хойш цалин мөнгөний бараа хараагүй тухайга ээж модноос мөнгө гуйх санаатайгаа 6 хүүхэдтэй айлаас аяг гурил авч бантан хийж өгч буйгаа ярьжээ. Туранхай бие ядранг царай тарчигхан хувцс арга ядаа амьцуудгаа ярьж бууг нь хараад нүдээр олцлмоор нэгэн санагдаж үлдсэн хагас шилийгээч ууж чадаагүй суугаа хоёрт тэр шах бодолд согтуу толгойд нь мандтан орж ирв. Хуан босоод ой хамгаалагчийн нүрлүү шанааттал тэр өвс шиг хөнгөн амтан ойчв. Тэр босонгуудаа халааснасаа буу гаргаад ганц өх гэдрэгэн дарж бууг нь булаагаад дахин цохив. Тэр бууныхаа хойноос зууран булаацалтах үед согтуу ганц өх дор нь орчхоод "Хөөе Хуан, наадхаа аваарай. Намайг аллаа. Цох ал" гэж хашгирахт нь Хуан гал түлж байсан тохоо гэрийн урд бугууны хэртэй бүдүүн мотор толгоороо нь 2 чудаа буулгасан гин. Онохт нь ганц өх буутаа гараараа цохиж өшгөлсөн аж. Ой хамгаалагч бууга алдчихад манай өвөөгийн буу барьцаан байхад нь бэлгэлсэн юм гинлээ. Одоо би 6,000-аар өгчих нь үнэмлэх нь Эрдэнэ сан бууд байгаа гэж ярьсан аж. Ганц өх ой хамгаалагчийн буу бэйли хоёрыг аваад тарих хавирах цээж нь гэмтээд өглөөд байгаа түүнийг Хуан чи зөвлөгөө рүү төхүүлээд өгчгөөрэй. Би харьлаа гэд яваад өгчээ. Хуан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хариат 1971 онд төрсэн Казаку юм байна. Тэрээр энэ бүхнийг мэдүүлэхдээ маргааш нь нөгөө хүн өвчгсөн байхаар нь айгаад орхны боргосонд нуугдаж хоноод өглөө нь баригдсан гэжээ. Бямбын ганц өх 1950 онд төрсэн ам бүлдөрөө 2 хүүхдийн хамт амьдардаг сум хороогоо мэдэхгүй хэргийг хүлээхгүй Хуан л босоод цээж рүү нөшглөөд ар шил рүү хөлөөд аваалаад өсгийгөөр нь шилэн хүзүүрөө нь 2-3 өшгөлсөн. Би бол салгасан гихшүү мэдүүлэг өгөөд шалгагдаж суuna. Талигаач даваад орж 1950 онд төрсэн 0-13 насны 6 хүүхэдтэй хүн байжээ. Шалтан жултраа 313,648 тоод хэрэг. 1993 оны 9-р сарын 5 Сүхбаатар хот. Инхбаатарт энэ өдөр Батсайхан Батбаярыг дагуулсаар орж ирв. Минь ус мэдлцэж цаа эдэн амсаад Батсайхан. Манайх өргөчөө зархаар боллоо. Яаж өгөх юм? Ярьж байж болноо, сайн ярина шүү. Эд юм оролцуулж өгч болно. Танаа өргөч чинь ямар нэртэй хэдэн жил ажиллаж байгаа юм бэ? Засвар игдэж байсан уу? Инхүүдэд 8 ярилцсаар сүүлдээ сайн яриад 6 шил спиртээр 8 алцгаар тохирчээ. Инхбаатар гарч найз Ганбаатарыгаа дуудаж хөрөөгч дамжлалцуулж авчирчээ. Батсайхан Батбаяр нар спирт аваад дөрүүлээ гараад явж байтал Батбаярын 2 найз нь тааралтаад зургуулаа Батсайхныг орж 1 литр спирт найруулж уцгаажээ. Харин Инхбаатар нь бараг ууссангүй. Бусд нь чамгүй халцгааж Инхбаатар Ганбаатар хоёрыг тэндээс гарч танил мөнх гэрлийнхээр дайрчээ. Тэднийхээс гараад гадаа зогсож байхдаа Ганбаатар "Хөөе, тамхи олъё. Цаад айлаас чинь гуй" гэсээр хажуу айлын байшинд явж орцгоо. Байшинд юмжмаа хөгшинл ганцаараа байлаа. Хөгшинтэй мэд мэдлцгээд тэрээр "Та нар чинь хэний хүүхдүүд байна?" "Би Ганбаа байна, юмжмаагүй." "Алтан гэрлийн хүүхд шивдэ мөн үү чи?" Мөн байна. Тамхи байна уу танад?" Манад юу гэж тамхи байх втэ? Энд ямар тамхи татдаг хүн байх биш. Суу цай уух хүүхэд." Тэднийхээс гарснаа. "Би жаахан байж байгаад явъя. Чи харж бай" гэд Ганбаатар Инхбаатарыг явуулаад үджээ. Хүний нүднээс талдвал юу ч хийхээсээ боцохгүй хулгайц санаатай түүний мунхаг оюунд юмжмаагүй ганцаараа байгаа нэгийг бодогдуулжээ. Энэ муу ганцаараа ямиг яасан ч яадын гэсэн хорон хар санаа тархийг нь бацлан сэтгэл нь дэгэлцээр буцаж оров. Хөгшнийг цаад өрөөндөө байхад нь очиод "Та ганцаар байгаа мó? Ганцаараа юм чинь яадын над нэг тэгүүлчих. Би найзаагаа явуулчихсан. Та бит хоёроос өөр хүн байхгүй" гэхэд санаандгүй байсан хөгшин цочин уулга алдаж "Хүү минь юу гэж юм ярьж байна? Чи чинь согтуу байна уу, солиотой байна уу?" гэтэл нүүрэнд нь тас бууж улаарсан залуу шууд зодож гарчээ. Эвхэрч унтал нь нэлэгдээд хаалга төвчгээр өдөлтөл хохирогч төгжүүлтгүүн төлөө тэмцэлдэж араас нь саад хийхээр нь эргэнт нүүрэнд нь цогтол хүчтэй савж очив. Тэгснээ гараараа тулаад өндийхт нь элэг цайж руу тэхээ мэдэн өшөглөж бүндгжүүлсээр эсэргүүцлийн сулруулаад цаад өрөөнд нь чирж аваачаад хувцсын тайчив. Өөрөө хувцсаа тайлаад үүд төгчих гэтэл дахиад сэргэн саад хийхтэйгээ байв. Ганбаатар хүний аим ийм бүх байдаг гэж сансангүй гайхав. Дахин хүчтэй цохиж унгаад цээж рүү байдаг бүхий л хүчээрээ дэвссээр гүйцээгээд амин халих явцад өхөл тунд нь хорцов. Нэг мэдсэн чинь үүдэнд эмэгтэй хүн ороод ирсэн харагджээ.
Хурдхан босч шууд дайрч барьж авч өстөж унгаад хан хэд мөргүүлээд хаалгад хүч гэж зүтгэхт нь эмхтэй төгжүүлэлгүй ноцтолтов. Бүсгүй дийлэхгүй хүнд байдалд орж улаарсан зандалчин хоёр дахь хүнээ алхаас ихгүй болсныг мэдрэмэгц арга гайж "За болий, хоёлаа ярьж зогцъё. Чи эхлээд үс тавьчих" гэж хэсэг тайван хэлэхэд зандалчин эргэлцснээ гараа сулруулан тавилаа. "Йой, би амсгаагаа дараадахыг" гэхэд тэр цэхлэн зогсож "Энэ ингэчлэгээ яах вэ" гэд ээжийнх нь нүцгэн зогцсыг өшгөлөн хэлв. Бүсгүй хичнээн харамслаач биеэ барьж энэ байдлаас амиа авч гарах нь чухал байв. Эндээс л мэд гарахад тухал. Би санаандгүй л ороод ирлээ. Одоо эндээс зайлах хэрэгтэй гэхэд тэр арга буюу хойдгоо бодон зөвшөөрч "Чи энэ тухай хүнд хэлэхгүй байгаа биз?" "Үгүй хэлэхгүй." Тэр өмдөө олохгүй ийш тийш хэсэг тонголцсноо. "Хөөе, өмд хаа байна" хэмээн төрсөн биеэрээ хамаг юмаа унжуулан цоройд зогссноо. Өмд олоодох гэж гараас нь чангаасаар нөгөө өрөөнд оруулав. Тэнд шалан дээр өмд нь хэвтэж байсныг авч өгөв. Яг энэ үед эмэгтэй нөхөр нь хүүхдтэйг орж ирснээ үгч дуугарч чадахгүй, гайхаад ойлгохгүй алмаарч зогсжээ. Зандалчин ёр ажралгүй савчуулан очиж нөхрөөс нь тамхи татуулчих гэж хэлэхэд эцсэн жаалхүү аавынхаа араар оров. Хорвоод үзээгүй юмаа үзсэн энэ хүмүүс яах ч учраа олохгүй хэсэг нэнтгэлснэ. Бүсгүй самбаачилж нөхрөөдөө "Хүүхдээ аваад гэр" гэж тохиод өөрөө араас нь дагаж гарчээ. Нөгөө хоёр хувцсаа хагас дутуу угалж өмдөө товчлсоор гарч ирснэ. Буурийн голын зүг алхлаа. Энэ үед хүмүүс хэлж сэргийлэхэд мэдэгдээд хохирогч нар түүний араас явахыг мэдээд тэр зүхтаажээ. Хүмүүс хөөж барьж авч цагдаа тушаасан байна. Алтан гэрлийн Ганбаатар 1975 онд төрсэн 18 настай Сэлэнг аймгийн Сүхбаатар хотын харьяат бүрэн дунд боловсралтай мэрэгжилгүй хэрэг үйлдэх үедээ ажилгүй байсан эцэг эхэн тэтгэврт ял шийтгэл гавьяа шагналгүй нэгэн аж. Ганбаатар нь 54 настай иргэн Явнжмаг хүч хэрэглэн зодож амь насыг нь хохироож хүчинцэн хэрэгтэй Сэлэнг аймгийн ардын шүүхэд шилжээд байна.